За сайн байцгаана уу? Аклоод Монголын подкастнда тавтаа морил Наги байна. Шүрэ байна. Питер Сидней Дэл байна. Хачхавд тэг үргэлгүй. За. Өнөөдөр бит хоёр маш чухал. Миний хувьд бол бүр амар дуртай байгаа. Энэ сэдвээр ярихдаа нэг сэдв байгаа. Тэр нь юу вэ гэвэл бит хоёр бас тэгтээ ер нь бол бүх хүн л байдаг байх гэж бодож байна. Өөрөө өөрсдөө хорлдог зүйл. Өөр хинч биш. Би өөрөө. Чи өөрөө. Аимшиг юм их гал. Та өөрөө өөрийгөө хорлдог. Яг хилэнц торгоо өөрийгөө хатгадаг шиг. Тийм зүйлийн талаар ярих гэж байна. За тэгтээ энэ битээр энэ талаар юу аль дээрээс л нэг хальт яриа л яваадсан өөр битээрийн сонсдог подкастууд тэгээд уншсан номнууд дээр нэлийн бас яг юм цогцоороо биш ч гэсэн хальт гараа яваадсан. Тэгээд энэ бол маш том ухагтах хүн юм байлээ. Тэгтээ бит хоёр өнөөдрийнхөө одоо хийхээс өмнө хоёр талтай зүгээр хальт судалж үзсэн байгаа. Тэгэхээр маш олон судалгааны ажлууд бол байд юм байлээ. Үр дүнгууд байгаа academic journal article. Гэхдээ би бол тэр их сургуулийн тэр эрдэмтэн ингэж судалгаа хийгээд ингэжээ энэ гэж ярьснаас илүү бит хоёр юу гэж ойлгож байгаа өөрсөн дээрээ яг одоо аргачлал тал дээрээ тий яаж олж илрүүлэхийн одоо энэ муу юм хийгээд өөрийгөө хорлоод байгаагаа сайнаар ашиглаж болно гэж байгаа тэрийг бас. Тэгэхээр тэрийгээ яаж зогсоогоод яаж сайнаар ашиглах вэ гэдэг тал руугаа илүү ярих гэж бодож байгаа. Тэгээд хүсэх юм бол та нар өөрсдөө бас тусдан судалгааны ажлуудыг уншиж болно. За тэгэхээр энэ амар зүйл юу вэ? Наа чи юунаа саяар Labeling гэж байна. Өөрийгөө label хийх гэдэг. Тэгээд бит хоёр энэ сэдвийн талаар зүгээр ингээд яг сэдв болгож яриаггүй. Гэхдээ яриануудад зөндөө ороо авцсан. Дээрэс нь тийм. Тэгээ дээрэс нь нөгөө нэг өөртөө хэрэгжүүлээ гэдэг үүднээсээ өөрсөндөө хэрэгжүүлээ гэдэг үүднээсээ энийг нэг цэгцлээд авъя гэж бодоод тэгээд ярьж байгаа тийм. Энэ тал дээр битэр өөр өөрсдийг одоо лейблинг буюу одоо шошго те одоо барааны хувьд юм шошго энэ бараа нь 100% органик юм ч юм уу те энэ бараа нь recycled буюу одоо хогийг дахин боловсруулсан юм. Энд төр гэсэн тэрнтэй л адилхан хүмүүс өөр өөрсдийгөө лейбл өгдөг байгаа байхгүй. Би ийм би тийм би угаасаа ийм би гэл араас нь орж байгаа юм үг болгон таны хувьд лейбл байгаа байхгүй лейбл буюу одоо шошго эсвэл өөрийгөө тэгж нэрлэх нэршил өгөх тийм зүйлс байгаа юм. Тэгээд за чиний хувьд жишээ нь лейбл гэж яг юу вэ? Тодорхойлтоос хойлоо эхлэе л да. Хойлоо бас шал хоёр өөр юм бодоо яваад ч магадгүй шүү. За миний хувьд гэвэл яг түрүүний хэлсэн барааны шиг юм уу? Би өөртөө нөгөө нэг юм нэр нааж байгаа. Гэтэ дуудах нэр биш, миний үндсэн нэр биш. Тэрнээс гадна өөртөө нэр нааж байгаа. Тэмдэг нэрүүд ч юм уу? Тийм, тэмдэг нэрүүд эсвэл нэр өгөөдчихсэн болно шүү дээ. Тийм ээ тийм. Би багш гэлтэй. Тийм ээ. Тэгэхээр яг тэр нэрийг өөрөө дуудчихж бусдууд ер нь нааж өгч байгаа. Яг бусад хүмүүс ч гэсэн байж байгаа л та нааж. Гэхдээ хөвчлэн их нь өөрөөсөө болдог. Тэр нааж байгаа нэрийг л labeling гэдэг юм болов. Тийм байна. Би бас санал хэлж чинь яг адилхан юм бодож чинь хоёлаа. Өөрөө өөрсөндөө зүгээл явж байгаа нэр. Гэхдээ нэг аюултай нь хүмүүс өөрөө ч мэддэггүй. Одоо өөрийгөө нэрлээ явждаг байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор labeling буюу одоо өөрийгөө өөртөө шошго наах нь нэг бодлын аюу шудраг бус юм шиг санагдаад байгаа байхгүй. Шудраг бус зүйл юм шиг санагдаад. Өөрөө өөртөө аюу шудраг бус хандж байгаа юм шиг. Жишээ нь энэ дээр надад бас нэрээ ярих жишээ байгаа. Туршиж үзсэн. Гэтэ за би намхан хүн байлаа гэхэд яа би өөрийгөө ингээл намхан би намхан юм чинь тэнд ч хүрч чадахгүй намхан юм чинь би ингэж чадахгүй ийм ч юм хийж чадахгүй гэл ингээ яваад байх юм бол би өөрийгөө айгүй олон боломжоос хасаад тэгээ намхан гэдэгтэй хамт ирдэг одоо өөр ямар сөрөг зүйлсээ тийм тэд би бүгдийг өөртөө нааж байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ би наагитай харьцуулахад би намхан те одоо өөр ингээд бусад зарим хүмүүстэй харьцуулах намхан байсан ч өөр бас хүмүүстэй харьцуулахад би өндөр байгаа хгүй. Би дэлхийн хамгийн намхан хүн байвал яг тэр миний хувьд лейбл гэж болно те. Би дэлхийн хамгийн намхан. Магадгүй эсэргээрээ тэгээд давуу тал болоо хөвчж болно. Гэхдээ нэгэн тал би дэлхийн хамгийн намхан хүн биш юм чи би намхан хүн биш байгаа хгүй. Ямар нэг хүнтэй харьцуулахад би өндөр байж болно. Тэгэхээр миний хувьд арай нөгөө нэг тодорхой болох хэвээр болов. Наагитай харьцуулахад би намхан. Тэрнээс биш би угаасаа намхан гэд ингээ яваад ажиллахгүй. Тэгэхээр бүх зүйл дээр намхан гэдэг байдал руу орчих гээд шүү дээ. Ямар ч сэтгүүл шин ямар ч нөхцөл байдалд очисон би намхан гэдэг байдал руу орох
байхгүй тийм. Би яазгүй энэ төр гэж хэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэг бүр насаараа хийсэн юм болгон ч аазгүй утцсан юм уу? Яг яасан юм? Ганцхан зүйл дээр Эсвэл ганцхан юм уу? Тийм амар бүр төгс 100% яазтай байх гэдэг юм уу? Нэг удаа аазгүйсэн чинь би аазгүй гэж өөрийгөө нэрлээ. Тэрнээс хойш аазгүй амьдрах гэдэг юм уу? Гэтгэхээр ингээд тэр хүмүүсийн өөртөө хийж байгаа шудраг бус зүйл байгаа байхгүй. Гэтэ энэ дээр бол Nagif-дээр одоо эрэг сүргөөр нь ангилаад бүр сайн ухаж задлаа тий. Бид хоёр өөртөө юу гэж дуудд юм байна гэдгийг олж мэдээд тэгвэл одоо яах вэ? Яаж эргээр ашиглах вэ? Нэгэн л угаасаа хүн болгон өөртөө юм нэр дуудаж байгаа тий. Шошго нааж байгаа явж байгаа учраас яа тий ашигтай л өөртөө хэрэгтэйг л хэрэглэмээр шүү дээ тий. Тэгмээр байна. За тэгээд өнөөдөр нэг сонирхолтой нь гэвэл хамгийн анхны одоо энэ labeling theory гэж байт юм байна л да. Одоо шошгоны ч юм уу өөрийгөө нэршлийн за яг өөрийгөө ч бас биш л дээ. Бусад хүмүүс ч гэсэндээ чамайг тийм хүсээг багт чинь лейбл хийдэг. Лейбл хийгээл юм уу Аз гэлээвэл чи хөөрхөн хамтан дараа нь зүгээр хин ч чамайг тэгж бодог байхад нэг газар очно яна би Аз юм чинь ямар олон дандаа өөр тэг Caucasian ч юм уу цагаан арьстай хүмүүс вэ. Энтергээд өөрийгөө ч ингэж утгач нь бас татаад иж маадгүй шүү дээ. Тэгэхээр гаднаас ирж иж бас болох юм байл л дээ. За тэгээ хамгийн анхны нэршил нь бүр 1897 онд Францын социологч Эмиль Durkheim гэдэг хүн амиа хорлол suicide буюу амиа хорлолт гэдэг номондоо хамгийн анх оруулсан юм байна. Тэгэхээр тэр ном нь болохоор амиа хорлолт яг яаж үүсдгийг хідэн төрлөө социологи талаасаа хідэн төрлөөр байдгийн ямар шалтгаантай байна гэл одоо үр дүнгууд нь байгаа юм л да. Дайны үеэс илүү 50 цагт хүмүүс их амиа хорлолт юм байна. Гэр бүлтэй хүмүүсээс л ганц бие хүмүүс амиа хорлолт юм байна гэл яг тэр үеийн л 1807 оны л судалгаа байгаа юм л да. Гэхдээ хамгийн анхны удаа тэр амиа хорлолтуудын шалтгаан нь лейбл хийснээс болсон. Нийтээрээ хүмүүсийг одоо чи ижил хүстэн гэдэг. Одоо яг энэ номон дээр гарсан жишээ нөхгүй ижил хүстэн гэж хүмүүс лейбл хийгээд шошго наагаад тэгэл тэр хүн адилхан л идж байгаа гой тасгал хийж байгаа ч юм уу те адилхан л ингээл унтаад яг л адилхан л ингээл амьдрал нь өрнж яхад шууд тэр хүмүүсийг одоо чи ижил хүстэн гэдгээр нь дарамтласаар агаад сэтгэлийн одоо дарамтанд оруулсан ч юм уу. Яг тэрнтэй адилхан заавал ижил хүстэн байх албагүй ямар ч байсан болно. Ерөөсөө нийтээс ингэж өгж байгаа эсвэл одоо нэг өөр шашинтай хүмүүс нэг шашинтай хүнийг ингэсээр агаад ч юм уу эсвэл хүмүүс өөртөө тэгж бас лейбл өгснөөсөө болж бүр амиа хорлох төвшөнд хүрдэм байна гэдгийг хамгийн анх 1800-аад онд гаргаж ирсэн юм байна. Тэрнээс хоошоо бол бүр тоомшгүй олон судалгаанууд том жижиг их сургуулиуд те одоо зөндөө олон улсын эрдэмтэд интер лейблинг теорийг гаргаж ярьсан юм байна. Гэтэ хоёлаа бол энэс өөр цааш нь их тийм юу академик талаас нь ирээд яхаа те угаасаа судалгааны зөндөө байгаа юм чи. Тэгээд нэг юу нь бас битэрийн сонссон подкаст дээр амар гараадсан. Гэтэ яг ингээд лейблийн талаараа биш. Яг тийм цогцоороо биш. Цогцоороо биш ингээд юу тал руугаа те. Нэг өгүүлбэр ч юм уу, нэг параграф ч юм уу. Эсвэл яг нэг хэрэгжүүлгийнгүүл ингээд толгоон дотор юм явагддаг те бодол ингээд тэгдэг гэдэг юм наа. За нагийн дэвтэр балла бэлдээрээ. Битэр хоёул одоо бичээд явнаа. Энэ талаар яриаг байгаа учраас. Тэгэхээр би нэг хэдэн асуултууд бэлдсэн. За. Тэгээд өнөөдөр бол би чиний лайф коуч. Тэгээд битэрийн ярих сэдв labeling. Тэгээд нэг юм нь өөр нь юу вэ гэвэл чамаас асуусныхаа дараа би бас өөрөө хариулаад явна. Нэг хэдэн асуултууд. Тэгэн гутаа яаж явах вэ гэвэл намайг асуухаар Наги хариулаад би хариулаад тэгээд сонсож байгаа сонсогч маань яг одоо та биш дээ. Асуулт болгоны дараа зогсоож байгаа поз дарангуутлаа өөрөөсөө бас яг тэр асуултыг асуугаад үзээрэй. Яг сонсцсон дээ бит хоёрын бас жишээг сонсцсон дээр өөрөөсөө асуул илүү үр дүнтэй ах. Тэгэх юм бол ингээ гуруулаа сайхан нийлж агаад өөртөө олж илрүүлээ. Одоо аль юм болгон өөрөө өөртөө хохироогоол тий хорлоогоол яваад идэв. Тийм штэ. Тиймстэй баха. Тийм чин зогсоогоод ингээ хариулаад яваарэ. Сайхан ашигтай цагаа өнгөрөн шүү. Хагасаа өдрийн оройг. За эхний асуулт. За би энийг алхасчих. Би зүгээр ерөн сүүлийн үед чи өөртөө ингээ ямар шин нагаа явж ийнэ гэж би шууд асууж эхлэе гэж бодсноо. Ер нь эрэг сүргөөр нь ангилчвал зүгээр юм байна гэж бодлоо. Сая чамтай ярьж байгаа юм. Тэгээ. Тийм болохоор шууд юугаа асууя. Ямар эрэг label чи өөртөө attach хийж авч байгаа вэ? What are the positive labels that you are attaching to yourself lately? You can answer in English or Mongolian or any other language that you can speak. Go! 私
Ваташи вано бодлоо. Юу. Тэгэхээр тийм ямар эерэг лейбл. За тэгвэл Зүгээр сүүл хамгийн гэсэн түрүүнд. тийм. Тийм. Би Хамгийн ч түрүүнд амар толгойд ч орж байгаа. би эерэг хүн. Юу шоо. Сүүлийн үед юм уу? Тийм сүүлийн үед ч тийм. Эерэг тийм ээ тийм эерэг зөв зөв. Гэхдээ энэ баг миний нөгөө жишээ рүү орох юм. За би нэг дараа жишээ рүү ярина. За өөр би өглөө өсдөг хүн. Би дасгал хийдэг хүн. Дандаа хүн гэж орж ирээ те. Дасгал хийдэг. Өөр ч өөрийгөө юу би хөгждөг хүн. За тиймэрхүү л байна. Яасан би наглаарыг хараа энийг гэсэн чинь ингэж бодчихчинь. Чи яг энэ үгнүүдийг өөртөө хэлдэг юм байна те. Ингээд лайф коучинг Боддог би ерөөсөө хэлж байгаагүй. тийм хэлдэггүй болохоор чи ингээд өөрөө хэлэхдээ хүртэл яг надаа ингээд нүн чиний биеийн хилэмж чинь хэлээд байгаа байхгүй. Ерөөсөө ингээд хилэн зөвшрээгүй. Би тийм биш. Би өглөө босдог хүн гэдэг. Магадгүй ингээд өөртөө хэлдэг хүн бол шууд би өглөөний хүн. Би өглөө босдог. Би хөгжих чинь тэр гэж хэлж шний би хөгждөг хүн ч юм уу те. Арай яг чи ингээд өөртөө би бас нааг нөгөө яг ямар итгэл муутай цаанаа хэлээд. итгэл муутай тийм. Ингээд би чинь нэг тийм хэлээд байгаа байхгүй. Гэхдээ би ингээд хамт байдаг хүний хувьд зүг гэдгийг мэднэ. Гэхдээ надад зүгээр юу санагдсан байг чи өөртөө хэлдэггүй юм байна. Би хэлдэггүй. Яг тийм хэлдэггүй. Хэлдэггүй юм байна. За өөр. За эндээс тэгэхээр мэдэж авч байгаа байхгүй юу? Хэлэх хэрэгтэй. Хэлэх нэг өөр. Дотроо бодох нэг өөр байгаа байхгүй юу? Тэ. Чангаар хэлж ийн гэдэг маань би өөртөө хэлж байгаа гэсэн үг. А бодож ийн гэдэг маань тэгэл тархинд дотроо бодож ийн гэсэн үг шүү дээ, тэ. За энэ хоёрын нэг юм ухаад асуучих. Чи үнэхээр одоо чи би өглөө босдог хүн гэдгсэн шүү дээ. Тэд чи намайг асуух хүртэл өмнө нь өөрийгөө ингээл гадуур явж байхдаа би ч гэсэн өглөө босдог хүн шүү энэ тэргээд бодож байгаагүй. Сая л шинээр бодсон маа. Тийм байна. За. Яг л чамаас яг тийм аль хэзээний өглөө босдог гэж өөрийгөө боддог хүний энерги мэдрэхгүй байгаа байхгүй юу? За би одоо энерги мэдрүүлээ. За энерги мэдрүүлэх үг хэлээч. Яг үнэхээр өөрийгөө тэгж боддоггүй да. Чи сая бол айгүй нөгөө ухамсар тархиараа бодчихлоо. Тэглээ тий. Тийм даалт ухамсараас чи юу гэж чинь? Даалт ухамсараас уу. За би энэ ч тэ заримдаа эргэж байж. Би дараахан. За тийм. Наа чи яг орж ирж шүү. Зүг орж ирж шүү. Яг энерги мэдгэж байна. Тий. Би ийдэг хүн. Өөр. За өөр. Одоо чинь хүмүүс чамайг дандаа nice наги гэж лейбл хийдэг шүү дээ. Наги nice, наги амар nice. Тий. Тэгсээр байгаа чи тэрэнд итгэсэн юм шүү. Яг үндэ чи nice уу гэж тэгээ бас нийлж илээ шүү дээ. За тий. За үнэ. За өөр. За болсон. Болсноо. За. Энерги гэснээс би гэс нэг юм хэлж үү. За. Хүмүүстэй ярьж хахад за амар өөрсөд ор. За гэлсэл чи. Одоо би энерги мэдэрдэг гэж юу? Онлайнаар ингээл хүмүүстэй харилцсан шүү дээ. Тэр ингээд амар ууртай юм уу ингээд үнэхээр хэцүү сэтгэл нь хэцүү байгаа хүний энерги над руу ингээд мэдрэгдээд нэг сонин ингээд шал өөр зүгээр л CV энэ төр ярьж хахад ингээд нэг юм зүрхэнд нэг юм шаналл мэдрэгдээд идэг заяа. Зарим хүмүүстэй ингээд ярихад би зүгээр өдөр тутам байнга л ярьдаг юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь амар сонин өөрийн мэдлэг ингээд сандраад зүрх ингээд сандраад идэг. Яг тэр нөө ярьж байгаа хүнээсээ энерги яад би яг ингээ хинч намадаа цаад болохгүй өрөөнд ороод яг компьютер руугаа ингээ 100% анхаарал сууж байгаа. Тэр нэг юм руу 100% анхаарна чинь нөгөө meditation бясалгал төрлийн болчихлоо. Тэр би яг тэр хүний бүх юмд ингээ анхаарал суухаар ингээ эмоц нь мэдрэгддэг. Зарим хүмүүс болохоор бүр амар юм happy баяртай цаст нэрээ ажилдаа орноо гоё ирч хүчтэй гэж байгаа нь надаа ингээ мэдрэгдээд амар ирчвчтэй энергитэй. Гэхдээ яг энерги ярьсан чи яг чамайг сая хэлэхэд чи өөртөө ч яг тэрэндээ нэг итгэхгүй юм шиг санагцсан байхгүй юу? Тэгэхээр сонсон хүмүүс маань нэрээ бас яаж санагдсан байна. За. Тийм байна. За сайн лайф коуч болох. За баярлалаа. За саяных туршилт байлаа. Адлаа тоглосон. Яг л. За би хэлэх үү? За тэг. За би өөртөө өгж байгаа лейблүүд маань би йогийн багш. Тэгээд би ирч хүчтэй. Ирчвчтэй. Би амар хурдан сэтгэдэг. Тэгээд адал явдал дуртай би тэрийг өөрөө эерэг лейбл гэж бодож байгаа. Би амар адал явдал дуртай. Би амар шудраг хэлцдэг юмнуудыг үнэхээр таалагдахгүй бол би шууд таалагдахгүй хэлцдэг. Тэрийг тэгээд тэгдэг. Career coach, life coach болж эхэлж байгаа. Ийм лейблүүд ам шүү. Эерэг нь ингээл болоо мó. Нэрэ боддгүй юм шүү. За чи өөр бодохгүй байгааз. Гэхдээ ер нь надад бол ингэж санагдлаа. Бид нар яг ингээд за үнэхээр
өөртөө үг хэлийгээд юугаар лейбл хийдэг вэ гингууд шинээр бодож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй цаг гаргаж чагаад өөрийнхөө талаар бичээд цаасан дээр бичээд бүх лейблүүдээ эерэг лейблүүдээ чагсаачих юм бол Тийм байна. ядаж ингээд хилдэггүй гэхэд бодоод хэлж байгаа зү тэр талаар. Тийм. Дараа нь тэр талаар сөрөг юм орж ирэнгүүт өө бэж та би энд бичихтэй би чинь уг нь амар ирч хүчтэй гэжсэн да яагаад сүүлийн үед ядраад энэ юу болох байсан бэ? Энэ зөвхөн сүүлийн үеийн юм байна шүү. Би ингэж ядардаг хүн биш гэдгээ олж илэрхийлэх гэдэг байна. Дараа нь ингээд нэг өөр юм болоход тий. Эсвэл наги би эрэг гингуудад чинь сөрөг болоод ирэнгүүт өө бэж та би энд өөрийгөө эрэг гэж биччихээд энэ юу болчих вэ? Яагаад сөрөг юм болоод байна гэдэг маань одоо ийм юу дохио олж гарч ирж болох юм тий. Тийм ээ. За одоо тэгвэл та нар маань яг зогсоож агаад бас өөрийнхөө бичиж үзээрэй. Өөртөө юу гэж лейбл хийдэг юм байна. Тэгээ эрэг нь шүү зөвхөн эрэг нь. Тэгээ. За тэгээд яна миний эрэг тэгэл юм уу? Би өөрийгөө өөртөө тэр байнга өөрчлөгдөв юм аа. Идэвхтэй тасгал хөдөлгөөн хийдэг. Болохоор би яг лид хийж байгаа үед би гоё бит болдог. Гэтэ байнга болчиход байна. Би яг дайчин гэж боддгоо. Гэтэ амар олон хүнээс дайчин гэж сонсч ирсэн. Тэгээ би стил дотор нэг хитэлдэг юм а. Дайчин гэдэг нэг юу гэсэн үг юм бол гэдэг юм би өөрөөсөө ойлгохгүй. Дайчин гэдэг нь тулаанд бэлэн л гэсэн үг шүү дээ. А бэлэн. Бэлэн яса хаана нэ. Лаа юу амар юу л гэсэн үг үстэй. Хөдөлмөрч дайчин. Хөдөлмөрч гэрээс зүйлээ. За. Ингэж хараа гарч ирж байгаа өөр дээр амар муухай. Энэ дээр би өөрийгөө ингэж хорлоод байгаа байхгүй юу? Яг саяныхыг харсан уу? Хүн ингээд магтуулчихдаггүй. Дайчин. Энэ наги бүр хичээд штэ амар нүүрмөрөө дараа. Тэгээ дайчин гэлэнгүүтгүй гэхдээ би гэлтэй хөдөлмөрч гэд хэлэнгүүт. Үгүй гэхдээ би яг тийм хөдөлмөрч шээ гэд ингэж өөрийгөө гэхдээ би яг тийм биш ээ гэдэг эрэг юм дээр болохоор тэгээд байгаа. Тэр нь дараагийн удаа би яг үнэхээр хөдөлмөрч зам маань гарах юм дээр би ч ямар тийм штэ гэд хаашаа суух ч юм уу. Эсвэл ингэ тарих маань явах гэдэг тий. Тэгвэл за ийм байж болъё. Ингэж бодъё тэгвэл бусдаас ирж байгаа тийм лейблийн нэршлүүд байгаад байгаа шүү дээ. Тэрийг бид нар өөрсөндөө шууд хүлээж авах хэрэгтэй юм болов уу? Эсвэл тэр нь хийсвэр юм болов уу? Тэг хийсвэрийг бид нар бодож болох боломжтой юм болов уу тий? Тийм. Тэр миний асуултууд байгаа шүү. За саяны гээд. За тэгэнгуутаа миний хайц судалсан юм дээр би бас нэгэн тийм юу хийж байгаа юм чинь чамдаас хэлж үгүй заяа. Эрэг лейбл нь ямар үр ашигтай байдаг вэ? Гэтгсэн чинь одоо хүн жишээ нь өөрийгөө амар одоо хөдөлмөрчтэй hard working inspiring тэ бусдад одоо юм гоё ирч хүч түгээдэг ч юм уу тийм эсвэл хэлсэн үгэндээ хүрдэг энэ төргээл амар тийм юм даа штэ. Тэгэж бодох юм бол илүү амар гоё зоригтой болчт юм байна л да. Илүү зоригтой тэгээд өөрөө одоо өөртөө итгэл нэмэгддэг. Тэгэхээр хүн болгонд өөртөө таалагдж байгаа би ч уг нь ийм дээ гэж бодож байгаа хүмүүс байгаа штэ. Тэргээ зүгээр гаргаад ил хийснийхаа төлөө л өөртөө итгэл нэмэгддэг. Тийм байна. Яг нөгөө нэг эерэг энэ лейблийн талаар бодохоор өмнө бодоогүй зүйлээ ухаж гаргаж иж бодож байгаа байхгүй. Тэгээд өөртөө сануулад байна хэлж ийн гэдэг маань тэрнийхээ дагуу би энэ үйлдэлээ хийнэ л гэсэн үг байхгүй. You're gonna feel good about yourself. Тийм. Тэгэхээр энэ бол бас судалгааны үр дүнгээр батлагдсан хүмүүс дээр хөрх юм судалгаа хийсэн байна. Тэгэл нөө тал талаар нь хуваагаад талд нь өөрийг нь муулж хэлүүлэл талд нь өөрийг магтуулаад ирсэн чинь зөндөө олон хүмүүс надаас яаж өөртөө ихтэй болох вэ гэж асуудаг байхгүй. Зөндөө олон хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсээс би амар цөөхөн сонсч байсан. Эмэгтэй хүмүүсээс амар олоодаа би яаж өөртөө ихтэй болох вэ гэдэг. Тэр болгон дээр би бас яг самтгаа ухаж асуудаг л да яг юун дээр тэр чигээр өөртөө ихтэй тэр чигээр өөртөө ихтэйгүй хүн гэж аахгүй штэ. Гэхдээ энэний бас нэг хариулт нь энэ ээж болох юм байна. Өөрийгөө сайн олж нээгээд бас худлаагаасаа өөрийгөө магтаж болохгүй штэ. Тэ? Одоо би жишээ нь би дөнгөж кикбоксингаар хичээлж эхэлчихэж би бол тулаанч би I'm a fighter I'm a kickboxer гэж мэгэл тэ I'm a boxer энэ төр гэж хэлж чадахгүй тэнгуут би ингээд дотроо тэгтэл үгүй штэ гэдэг маань орж ирээд би харин ч баг өөрийгөө нэмээд яана би бас худалч юм байна гэдэг зүйл орж ирээд өөртөө ихтэй байдал нэмэгдэхгүй болох гэдэг байхгүй. Тэрнээс ш яг би йога хийдэг йога хийгээд амар гой мэдрэмж авдаг гэлтэй тэгж хэлж байгаа маань бол надад давхар тэр нөгөө ирж байгаа энерги нь мэдрэгдэж байгаа болохоор ямар нэгэн эмоц надад давхар мэдрэгдэж байгаа болохоор би л өөртөө ихтэй болж байгаа юм байна. Тийм ээ. Тэгэхээр үнэхээр өөрийгөө юу гэж боддгоо л олж ичих хэвээр бас яг хитрхи нөгөө өөртөө мотивац өгөх чинь ингээд огт биш юм аа худлаа ярьж болохгүй юм байна тий. Тийм ээ. Гэтэ өөртөө ихтэй байдал нь миний бодлоор юу юм шиг санагддаг. Салбарт өөрөөр. Тэгэхээр магадгүй спорт дасгал хийх тий тэр тал руугаа нэг өөртөө итгэл нэг өөр. Эсвэл хичээл ном сурах тий оюуны нэг хөдөлмөр эхлэх дээр нэг өөр.
Тийш үү. Тийм байна. Тэгэхээр янз бүр юм байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингэж болох юм байна. Одоо би шууд өөрийгөө I'm a boxer тэ би боксч ингэж хэлж чадахгүй байгаа ч гэсэн яаж би одоо бокс хийж байгаагаа яаж өөртөө гоё мэдрэмж төрүүлж өөртөө ихтэй болохыг гэвэл би шинэ зүйл туршдаг. Би хурдан сурдаг. Багш нэг юм ингээ хэлчингүүт би тархиндаа бодож байгаа одоо төсөөлөнгүүтлээ ингэж хөдлөх юм байна гэд нэгэн сар хичээлсэн ч гэсэндээ харьцангуй сайжирсан. Би хурдан сайжирдаг. Хурдан сурдаг гэдэг маань надад үнэн байгаа юм чинь. Үгүй би л хувьд л үнэн өөрийнхөө хувьд үнэн гэж бодож байгаа учраас тэр нь намайг амар гоё өөртөө ихтэй болгож байгаа юм байна. Эсвэл би боксто таслахгүй тэд дараалж явсан гэдэг ч юм уу тийм үнэн факт хэлж ийж би амар гоё өөртөө ихтэй мэдрэмжийг. Тэгэхээр юунаас ч авч болох юм бэ? Гол нь тэрийгэ яаж илэрхийлж хэлж ийн вэ гэдэг юм ба шүү дээ. Тийм ээ. Гэхдээ миний бодлоор ингэж бодож байна. Өөртөө ихтэй байдал гэдгийг олж авах юм шүү. Заавал яг ингэж хэлээд авах биш. Бусад өөр аргаар олж авчаад аяанда итгэл нь өөрөө өсчих юм шүү. Тийм. Гэтэ үг ашиглаж яаж нэмэх юм гэдэг дээр хөл ярьж байгаа шүү. Тийм. За одоо жишээ нь чамд юу вэ? Чиний нэг лейблүүд чинь нэг нь юу байлаа? Эерэг лейблүүд чинь нэг. Эерэг лейблүүдийн нэг. Айгу эерэг чи зүгээр одоо өөрийгөө худлаагаар эргээр лейбл өгч ийн гэж боддоо. Одоо би саяных шиг би боксч ингэж хэлэхээр бас яг худлаа болохгүй даа шүү дээ. Тэр шиг чам тим юм юу вэ? За би уралдааны юм шинэж болооч. Тэр чи нэг ч уралдаж үзээгүй үстэй. Үзээгүй. Тийм байж амар худлаа болчлаа шүү. Харин тий худлаа гэсэн шүү дээ. Тийм л дээ. Гэтэ ядаж хийдэг юм а хэлээ л дээ. Би саяных шиг нөгөө хөрвүүлж үзэх гээд байхгүй юу? За. Үнэхээр эерэг болгож үзэх гээд байхгүй. За би мэрэгжлийн сагсч чам. За. Гэтэ чи яг үнэндээ мэрэгжлийн сагсч нь Биш. Тэгэхээр чи өөрийгөө би мэрэгжлийн сагч би professional basketball player гэж яваад ивэл яг чамд өөртөө ихтэй чи нэмэх үү? Нэмэхгүй л. Нэмэхгүй те. Ер нь бол гэтээ чи худлаа гэдэг нь өөрөө мэдчихэж байгаа. Худлаа гэдгийг мэдчихэж байгаа цаана. Тийм. За тэгвэл наадах чинь яаж эерэг болгож болох вэ? Өөртөө итгэлийг чинь нэмэгдүүлж болох вэ? Чи сагстай холбоотой юу бодохоор гоё гэж боддог вэ? Тренинг дасгал хийхээр юм болов? Яг гэдэг юм юуны дасгалтай. Чи гэдэг санхүүгийн шигшээ байсан бэл. Шидэлтийн дасгал тий юуны дасгал. Тэрүүгээр яаж юм шүү. Би санхүү эдийн засгийн их сургуулийг дээд сургууль байхад нь сүмбэр уулыг дов байхад гэдэг шиг шигшээ багт тоглодог байсан гэдэг чинь чамд юу өгч л шүү дээ. Тэ? Тэгэхээр тодорхой хэмжээнд чи тоглодог байсан учраас ямар нэгэн скилтэйс учраас тэр нь чамд юу өөх өөртөө ихтэй байдлаа тийштэй. Гоё гэж бодох. Тэр ихтэй тэгвэл юу юм биш үү? Өнгөрснөөс ухаж өнгөрсөн ч байж болно шүү дээ. Эсвэл би сакс сайн тоглодог. Би саксны авьяастай. Яг тэгэж. Гэтэ би full time сакс тоглох үйц тогломооргүй нөө шиг гэж болно шүү дээ. Тэгэхээр би сакс сайн тоглодог гэж болох юм байна. Тийм. Эсвэл саксны авьяастай. Тийм ээ. Тэгэхээр лейбл нь яг энэ хурц болох үйц бас өөрт цаана мэдрэгдэх тийм зүйл байх хэрэгтэй юм дээ. Тийм. Яг үнэн л гэсэн зүйл байх хэрэгтэй. Энд гэхдээ энэ юу руу холбогдож шүү дээ. Think and Grow Rich гэх ном дээр. За. Эхлээд нөгөө нэг step by step-ээр ингэж хэлдэг байхгүй юм бэ? Napoleon Hill. За. Тэгээд тэн дээр болохоор алхамар зааж өгдөг байхгүй юу? Тэгээд эхний тохиолдолд нь desire буюу хүслээ тодорхойлно гэдэг байхгүй юу? Хоёр дахь дээр нь тэрийг хүслээ тодорхойлохдоо мэдээж хүрч болох үз. Сайн тийм хүслээ тодорхойлцоод дараагийн алхам дээр нь тэрийг сайн төсөөлөөд өдөр болгон, өглөө болгон, орой унтахаасаа өмнө өөртөө үг хэлчихье гэж байгаа байхгүй юу? За гаргаж хэлэх юм гаргаж хэлнэ. Яг гаргаж хэлэхдээ бас давхар ард нь өөрийн сэтгэл зүйн тэр эмоц бүх юма шингээж явах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр юм төсөөлөл нэмэх нь мэдэрч явах хэрэгтэй гэж байгаа. Тэгсэн мөртлөө давхар үгээрээ өөртөө хэлнэ. Жишээлх юм бол энэ дээр яг хөвчлэн дандаа нөгөө нэг баян болох мөнгөний талаар жишээ авсан байгаа юм л та. Тэгэнгუთ яг хүсэхдээ одоо жишээлбэл би баян гэдгээр нь хүсээд төсөөлөхдөө тэрийг яг за би нэг үл хөдлөх хөрөнгө 70 хек дээр авцсан тий байшин авцсан тэр байшин дээр байвал ямар санагдах вэ? Гадаад нь ингээд сандал дээр сууж байгаа тий далаа хараа байж гин. Төсөөлөл үүсэж тий. Тэгээд далаан салхи ингээд нүүрлүү баг зэрэг сэвэлзээд үс хоошоо хийсгэж юм ч юм уу тий. Тэгээд энэ тагтныхаа энэ модон бариулыг гараараа тэмтэрсэн чинь айгүй гүлгөр баг зэрэг чихтэй байна ч юм уу тий.
Тэгээ юу гэдэг ийм олон төсөөлөл ардаа байх тусмаа илүү бид нар нөгөө далд ухамсарлууга Тийм ээ. тэр хүсэл мөрөөдлөө хийгээд тэрний тэгж өөртөө өдөр болгон хэлж байгаагаа бид нар тархиа хуураад тархиа тэр зүг рүү хандуулж ийн гэсэн үг юм байна л да. Тэгүнтэй холбож Тэгэхээр бас ашиглаж болох юм байна тийм байна. Тэгээд энэ дээр болохоор бас нэг сонирхолтой юм байсан байхгүй За. юу? Яагаад гэсэн чинь жишээ нь ихэнх хүмүүс аягүй энэ номонд ингээд дургу За. юу би зөндөө давтаж утсан ерөөсөө хэрэгжээгүй тий янз бүрээр давтаж утсан болохгүй байлээ гэдгсэн чинь ард нь юу байсан гэсэн чинь хүмүүс хангалттай хэмжээгээр тэгж төсөөлдөг зүгээр хийлээд байдаг. Жишээлбэл би юу тий ирээдүйд би баян хүн болно гэл төсөөлөх биш зүгээр өөртөө хэлдэг. Тэгэхээр өөртөө хэлснээрээ бас нэг бодлын хангалтгүй ардаа бас юм төсөөлөлтөө тэрэндээ итгэлтэй хүрч болох үс байна гэдэг маань айгу чухал юм шиг байгаа. Тэгэхээр энэ дээр бас айгу энэтэй холбогдож ирж байгааз. Тийм байна. Тэгэхээр дан ганц би өөртөө хүрч болох үс тийм занг өөртөө наах хэрэгтэй. Шошгыг наах хэрэгтэй юм шиг санагдаж. Тэгснээрээ би энэний төлөө үйлдэл хийж эхлэх байхгүй тий. Тийм байна. Наа төсөөлөлттэй чинь холбоотой. Би нөө Secret гэдэг номыг бүр 10 жил татсан уншиж байсан. Хүн бол уншиж байсан бах тий. Тэгээ тэрэн дээр ингээд төсөөлөх хэрэгтэй гэлээд нь штэ. Тэнгүү төсөөллөө би яг чиний саяны хэлсэн шиг ингээд хүссэн юм аа. Яг одоо consciously ингээд суухаараа би тэгж ингэж ингээд дотроо зүгээр ингээд яриад идэг. Яг төсөөлөл биш байгаа байхгүй юу? Бараг юм зураглал зүгээр киног ингээд хүнийг гаднаас нь киноноос нэг хардсан штэ. Тэрэн шиг ингээд би өөрийгөө ингээд явж юм ингээд дээр ингээд бодоод байгаа болохоос яг тэр дотор нь би өөрөө вэ ямар мэдрэмж төрж гин те. Магадгүй би ингээд амар гоо өсгийтэй гуталтайгаа ингээд оффист алхаж байгаа бол трак гэлтэй тэр яг гутал газар ингээ өсгийтэй гутал трак гэж дуурах үед миний хөлөнд ямар vibration тэ vibrate юм мэдэгдэж ин дэнтер гэдгийг төсөөлдгүй л байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь бас гэтээ би ингээд итгэдэггүй юм уу бас тэр шиг би ингээд болтгүй юм билээ шүү худлаа юм билээ шүү гэд тэгэх гээдсэн боловч бас хит юм дээр ажил болцсон. Тэр нь болохоор нэрээ манай лейблингтэй чон холбоо гэдэгт амар сонирхолтой болов билж. Надад амар сонирхолтой санагдсан. Яасан гэсэн чи би оюутан байхдаа нэг амар гоё оффист тэр Darling Harbour-ын хажууд нэг юм 3 Commonwealth мэлттэй юм 3 амар өндөр офис эд штэ дотор мотор бүр амар fancy амар гоё тэнцсэн чинь нэг ресторан биш нэг кофе шопт баристагаар кофе шоп хийдэг баристагаар ажилд орохоор очивоо. Яаж л йогийн хичээлээ тарсан юм йогийн өмдтэй йога мата үүссэн. Очсон чинь надаар 2 цаг кофе хийлгүүлэнгүүтээ. За эргээ ярих гэл. Ер нь бол эргэж ярихгүй л гэсэн үг шүү дээ. Тэр бол тэгэж ажиллаулчаад явуулцаахгүй. Тэг би ингээ тэр үед харахтаа ямар гоё офис вэ гэл кофе хийж байхдаа би нөгөө ирж кофе авч байгаа офис доторх кофе шоп юм чинь хүмүүсийг харчаал хөөх энэ хүмүүс ингээл энэ кофе шопоос кофе аваад ингээл зогсож явах ямар байдаг бол гэ би бүр ингээд чин сэтгэлээсээ бодсон. Гэхдээ би тэрийг юм secret ашиглаж ин гэж бодог мдээгүй л дээ. Тэгэж би дөнгөж оюутан надад дахиад төгслөө бас хугацаа байсан юм аа. Тэгэл тэр үедээ бодоол өнгөрцөн тий орхицсан. Тэгчээ дараа нь би төгснөхийн дараа ажилд орсон чинь энтхийн одоо болохоор би New South Wales Health-д ажиллаж байгаа. Гэхдээ тэрний өмнөхөн болохоор би сангийн ч юм да finance гэхгүй New South Wales Finance санхүүгийн яам гэх юм уу. Тэрний хамгийн анх нэг туслахаар ажилд орж исэн тий. Тэрний байдаг офис болж таарсан. Миний тэр кофе шопт офис. Амар инээдтэй Сиднейд ямар олон офис гэдэг үлээ. Гэтэ намайг тэр газар ярилцлаганд ороход бүр өөр газар байжгаад тэг яг миний ажилдаа орсон эхний өдөр манай багийн бусад бүх хүмүүс яг тэр шинэ оффист очиж ажиллаж эхэлсэн өдрнээс аахгүй. Тэгээд яг тэр оффист очсноо би бүр гайхаад хүүе би яг л нэг тэг хэдэн сарын өмнө энэ оффист ажиллах ямар байдаг бол гэдэг би үнэхээр бүр чин сэтгэлээсээ амар бодсон байгаа байхгүй. Энэ хүмүүст ямар байдаг бол би мэдмээр байна гэдэг. Тэгээ би мэдрээд тэг төвлөлтэйгээ офисынхаа палажтайгаа. Тэгээ тэр өдрөө шууд хамгийн ихэнд би юу алаа жоохон break out хийх гэж явангуудаа доошо буугаад нөгөө кофе шоп дээр очиод кофега захиалаа ёо тэр амар гой мэдрэмжээс тэгснэ ийм л эсэн юм уу тэгэж бодсон яг тэр кофе шоп дээр очиод тэгээ кофега тэрийг уусан тэгээ би тэрнээс хойш дахиж тэр кофе шопоос аагуугаас кофе нөхгүй биш эсэн тэгээд өөр кофе шоп ордог болсон л да тэгтэл тийм юм ашигласан тэгээ би бол тэрийг secret гэж бодож байгаа хгүй яг тэр оффист яг тэгэхэд ямар байдвал гэдэг би мэдхийг тэгтлээ хүссэн болохоор тэгээ ингээ ярих хүчтэй тий бас. Амар хүчтэй. Яг энтэй адилхан надад дахиад бүр 3 4 жишээ байгаа. Айгу ойрын, айгу тод үлдсэн жишээнүүд. Дараа нь ийм хэрвээ бодлын хүч мөчийн талаар ч юм уу тий secret-ийн талаар яриул байна. За. Жишээ байна. За, ийм байна. За. Тэгээ нэр хүмүүс тас ийм болсон явдлаа гэж битэртэй хуваалцаар амар сонирхолтой санагддаг. Надад бол. За дараагийн асуулт. За тэгээд
та нар маань нэрээ positive labeling гэж бичсэн гэж найдаж байна. А энэ дээр одоо дараагийн үлдсэн асуултууд маань бүгд негативтай холбоотой. Яг бол positive бол угаасаа ингэ сайн учраас ингэ орхих юм. Тэгээд негатив дээр би нэрээ нэг жишээ хэлж өгье. Бас надад амар сонирхолтой санагдсан байхгүй. Юуны James Clear гэдэг хүн байдаг. Atomic Habit гэж чи ном сонсч байсан уу? Atomic Habit New York Times-ийн best seller. Тэгээд habit-ийн талаар юу баггүй ном баггүй. Тэр хүн өөрийнхөө номны талаар ярьжсэн подкастыг би сонссон юм. One You Feed дээр орсон. Тэгээд тэрэн дээр яхаа ингээл habit-ийн талаар ингэдэг юмнууд ярьжсэн. Тэгээд тэр habit-ийн дундаа бас зүгээр ганц нэг өгүүлбэр хавчуулж хэлсэн надаа хөөхин нөгөө нэг миний сонирхоод байгаа лейблтэй амар адилхан юм байна гэд би ингээд пик хийж авсан хгүй. Тэр нь юу байсан гэсэн чинь ингээд тамхинаас гарах гэж байгаа хүн. Тамхич одоо муу зуршлаа хаях гэж байгаа одоо тамхи татдаггүй гэдэг дадал сууж байгаа хүн байна гэж бодъё. Тэгэнгүүт нэг хүн тамхи ингээд офер хийдэг. За чи жишээ ингээд тамхи татдаг байлаа гэж төсөөлөе л тоо. Тэгээ чи тамхинаас гарахыг хичээж байгаа. Тэгвэл ингээд нэг найз чинь чамд оо маа наа юу шин тамхи татахгүй гэвэл чи юу гэж хэлэх вэ? Өөгүй баярлаа. Татдаггүй. Чи татдаг гэж Тамхинаас гарцсан. Би чам жишээг нь өмнө хэлж өгчээсэн болохоор амар миний жишээг муу. Гэхдээ би татдаггүй болохоор өөрөө би шууд татдаггүй гэд. Чи гарч исэн бол яах юм? Гарч исэн бол би тамхинаас гарч байгаа гэж хэлнэ. Тийм. Тэгэхээр энэ дэр ялгаа байдаг гинэ. За. Би амар гоо сюрпрайзин ярьсан наа гэдэг өмнө ярьцсан болохоор амар фейлдчлээ. Тийм болохоор бид тэр подкастаа өмнө нь яриаггүй сэдвэр ярьдаг юм. Тэгээ тэр хүн болохоор ингэж хэлж байгаа хгүй юу. Тэг яг адилхан хоёр хүн нэг нь үнэхээр татдаггүй одоо амьдралдаа нэг татдаггүй бол би татдаггүй гэж хэлэхээр айгүй хүчтэй сонсогдож байгааз. Үгүй. Тэгэхээр тэр хүн за. Нэг нь болохоор ингэж нөгөө би гарч байгаа штэ өгшөө. Тамнаас гарч байгаа штэ. Гэт ингэ гарч байгаа штэ гэхээр татдаггүй бол биш. Гарч байгаа гэдэг амар сонин байдал руу орчиж байгаа штэ. Тэгэхээр өөртөө ч гэсэн тэгж хэлж байгаа нь тэр бол ер нь бол буцаад татах юм байна гэдгийг тархин хүлээгээд авчдаг. Тийм байна тий. Тэгэхээр гарч байгаа хүн байсан ч гэсэндээ шууд би татдаггүй штэ гэж хэлчих жолно. Тэр хүн ухаж чи өмнө татчихсан мэт гэх юм бол гарцсан. Одоо татдаггүй хүн болсон гэд гоё хэлэх юм бол тархин шууд би чинь татдаггүй юм биш гэн гутлаа тамхи татах хүсэл нь шууд буурах боломжтой гэж аахгүй. Тархиад гэж буурах боломжтой. Тэгээ тэрийг нарийн яхан бол James Clear гэдэг хүний Atomic Habit гэдэг ном 2018 оны ном баха. Тэр номноос харж байна. Тэр бас надад амар strong санагдсан. Тийм байна. Яг тэрнтэй адилхан өөр жишээнүүд бас байж болох юм байна тий. Тийм. Тэсэн чинь тэр муу зуршлыг арилгах гэж байгаа хүн байх юм бол яг тэр талаар нь тий хэлж болох юм байна. Тэгсэн чинь тэр нөгөө ярьцлага авч ирсэн хүн One You Feeding host нь өөр дээрээ бас жишээ авсахгүй. Тийм биш дээ. Тэр хүн болохоор өөрийгөө бүр дандаа тэгдэг байхгүй. Би бясалгал хийдэг. I'm a meditator. Бясалгал хийдэг. Би бясалгал хийдэг гэж байнга тэгж ярьж явж байдаг. Тэгтээ зарим үед жил бүр завсарсан үе байгаа. 2 жил завсарсан үе байгаа юм бэл. Яг гэхдээ сүүлийн 15 жил бясалгал хийж байгаа гэж байгаа ч гэсэн 2 жил завсарлаж байхдаа ч гэсэндээ стил өөртөө би бясалгал хийдэг гэд яваад идсэн байл та. Ер нь найзуудаа гэтээ яг албаар биш л те. Зүгээр л өөрийгөө хийдэг гэдэгт итгээд тэгтээ амар удаан завсарлцсангаа мэдхгүй яваадсан юм лээ. Тэгээд завсарлаж байгаа дараагийн удаа бясалгал хийх үед ямар ч дунд нь юм гэп те зай байгаагүй юм шиг мэдрэгцэн. Хэрвээ би бясалгал хийж байгаа болцсон одоо дахиад эхлэн ч юм уу те ингээд юм өөр юмнууд оруулж ирсэн бол өөр байх байсан бах. Тэгэхээр би ингээд тэр хооронд нэг ч завсарлахгүй юм шиг миний тарих хүлээж авсан бас тэгэж өөртөө би хилээлсэн үг маань байсан юм байна. Өөрийгөө би яаж лейбл хийсэн маань байсан юм байна гэд тэр хоёр нэг хитгэн минутын нэг ярьсан. Тэг яг бусд нь бол habit-ийн талаар байсан. Гэхдээ амар сонирхолтой байгаа. Тийм байна. За, тийм байна. За дараагийн асуулт. Тэгвэл ямар сөрөг шошгуудыг чи өөртөө наачсан явж байгаа вэ? What are the negative labels you've attached to yourself? За би дараа нь хариулъя. Би эхлэв. Тийм, би бодоодох. За, сүүлийн үед ч тийм lightly. Гэхдээ засгаж хичээж байгаа зүйлс дандаа. Би залах уу? Би дураараа. Би Дураараа биш шүү. Одоо ингэж бусдаас ирж байгаа байхгүй юу? Тийм. Одоо миний залхуу дээр ч гэсэндээ намайг өсгөөс ухаан орхоос залхуу шүрээ гэдэг байсан байгаа байхгүй юу? Тэг би өөрийгөө залхуу гэж бодод байдаг. Энэ дээр бас нэг мууж бас засгаж хичээж байгаа жишээ байгаа. Тэгээд өөр чинь би өөрийгөө юу гэж хэлээд итвүлээ? Би угаасаа би амар юу гэдвүлээ. Би залхуу. Би дураараа. Би хурдан уртаа. Зүгээр хамгийн хин лейблүүдээ хэлээ. Дараа нь бол яагаад гэдгүүд нь байгаа шүү дээ. Өөр чинь би тарган гэж хэлгээд байдаг. Ер нь.
Тэгэхээр энэ ч гэсэн орох юм. Би одоо шууд шударгаалах хэрэгтэй шүү дээ. Яг үнэхээр би өөртөө юу гэж хэлж өөрийгөө хорлоод байна гэвэл тийм би тарган байна гэж хэлдэг. За энэ хэдэл одоо яг одоо санаанд орж байна. За. Гэтэ нэрээ бодох хэрэгтэй юм байна. За чиний хувьд. За миний хувьд би нэрлэх үү? Би одоо миний нөгөө нэг юуны хитрхи бас хаяада даруухан. Тэгэхээр тэр нь сул тал эргүүлээ болчдөг. Тийм. Өөр ямар лейбл вэ? Би амар ийм юм аач. Би угаасаа ийм. Одоо яг орж ирэхгүй байна. Гэхдээ би бас ингэ бодлоо. Наагийнх өөрийгөө би гэж байгаа хэлдэг юм тий. Харин тийм. Тэгж юу хэлдэг юм. Чи дотроо л бодоод идэв. Дотроо би боддог юм. Гэхдээ дотроо боддог ч гэсэн одоо яг хэлий гэхээр бас гарч ирэхгүй байна. Тийм байна. За Эсвэл би юу штэ. Би эерэг хүн гэсэн штэ түрүү. Тэр жоохон юутай явцсан. Тийм худлаад ороод ирсэн. Тэр би мэдэрсэн. Би ер нь сүрэг талдаа амар тийм негатив юмыг хараад идэг. Үгүй эрсдэл хардаг гэж. Тэг эрсдэл хардаг юм. Негатив яриач юм байна. Тийм эрсдэл хардаг. Тэрнээс ш айгууг санаа зовдөг хүн. Энэ юм байна. Би айгууг санаа зовдөг хүн. Тийм байна. Яг негатив гэхээсээ илүү санаа зовдөг юм байна. Ийм ингэчгүй тэгчгүй гэж санаа зовоод. Тэр чинь тэгэл нөгөө эрсдэл л орж ирж байгаа юм. Миний ихтэй хамгийн том лейбл гэдэг нь тэр дээ. Ер нь сүрэг лейбл. Тийм. За тэгэнгუთ за би саяхыг үргэлжлүүлэхээс өмнө манай хүмүүс маань поз хийгээд өөрсдөөсөө яг 1 минутын хугацаа өгөөд бодоод үзээрэй. Ямар сүрэг шошго өөртөө нааж байгаа вэ сүүлийн үед? Би угаасаа гэж аль хүмүүс нэг юм хэлдэг шүү дээ. Би угаасаа эрт босдгоомаа. Би угаасаа дэглэн барьчихдаггүй. Би угаасаа кола уухаа зогсоож чадахгүй. Би угаасаа уудын. Би угаасаа хоцордсон шүү дээ угаасаа. Тэр мэрч юм байгаа байхгүй. Тийм байна. За тэгээд юу өөртөө бичээд үзэрэй гэж бодож байна. За тэгвэл энэ яг хаанаас гарч ирсэн юм бэ? Яг лейбл хийж байгаа. Наадах би хэлээ заяа. За negative label байхаараа бас нэг судалгааны үр дүн баггүй. Юунд хүрэгдэг вэ гинэ. За. Тэгсэн чинь мэдээж нөгөө эсрэгээрээ өөртөө юм сүрэг шошго нааснараа өөртөө итгэл маш буурдаг. Амар өөртөө итгэлгүй болдог. Тэрнээсээ болоод хамаг гой боломжуудыг алддаг. Тэгэхээр тэр нь бол бас аюултай. Тэгээд дээрэс нь бодол үг болдог, үг үйлдэл болдог. Тэгэхээр өөртөө ингэж бодсноо л хэлээд байгаа шүү дээ. Би юм гэд тэнгуут тэр нь үйлдэл болоод үйлдэл нь сүлдээ habit болоод тэгээд ёстой жинхнээсээ тийм хүн болно гэсэн. Би одоо залах уу гэл өөртөө хэлээд ангуут залхуутайгаа таарсан одоо дараа нь би нэг цаг йога хийндээ сайхан гэж бодож байсан бол за залхуу өрөөд байна. Би угаасаа залхуу юм чинь ингээд тархиндаа баахан хэлсэн. Тэнгуут тархи маань it's okay to be lazy because you're a lazy person гэж хэлээд авахгүй надаа. Тэнгуут нь би за тийм ээ залхуураад оронд нь зүгээр гоё унтчих ч юм уу тий. Тэгэж орж ирээ тэр нь ингээд давцаар агаад яна би йога хийдэг хүн байснаа болонгот би йога хийдэггүй болчлоо. Гэт ингээ бүр явах цаашаа даамжих аюултай. Сүргэн нь илүү амар сайн хүн, илүү хүнд нөлөөтэй юм байна. Илүү strong санагдаад байна. Тэгээд дээрэс нь negative label өөртөө хэлдэг хүмүүс ихэвчлэн айгу ууртай, unhappy, аз жаргалгүй байдаг. Арахгүй шүү дээ өөртөө дотор нь ингээл байнга нэг юм тойл мэлэнд хар болгоно. Чи тарган гэж мэдэвэл те муухай л өстэй. Эсвэл ингээл чи сүрэг чи эрсдэл дуртай чи дандаа эрсдэл гардаг чи сайн марч чаддгүй гэж мэгээд хин нэгэн чамд ингээ байнга хэлээд байвал чи ингээ уурчин хүрээд уг нь бол өөртөө уур хүрээд байгаа. Тэсний эргэн тойрноо харсан чинь нэг санаанд ч юм өрөхгүй тэлбэр. Яа гэлтэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ цаашлаад чамааг бүр аз жаргалгүй хүн болгох боломжтой. Бүр амарын заяа. Батлагдсан. Амир нь бодлоос болоод биен дээр бүр яг физикал одоо мэдрэмжүүд физикал буюу одоо бие мах бодод өөрчлөлт ордог. Өөртөө ингээ сүрэг лейбл ингээд өгөөд байх нь дотор муугаа эргүүлэх, толгой эргүүлэх, гидс өвтгөх гэх мэтчлэн тийм өвчтний шинж тэмдгүүдийг илрүүлж чаддаг. Тэгэхээр одоо жишээ нь би өөрийгөө залхуу хүн гэж хэлжсэн. За яг жимд явах болсон чинь магадгүй гидсээр өвдөд унж магадгүй шүү дээ. Тэр нь би зүгээр бодлоороо би залхуу юм чинь гингоо залхуу юм чинь жим явах ёсгүй. За жим явахгүй тул яах вэ гингот би өвдчихдэг. Хүний бие бүр тэгэх хүртэл чадaltaй байдаг. Тэр нь амар сайн. Тэгээ энийг бас ярангууд өөрсөн дээрээ бас бодод үзээрэй бодит жишээ гэр таарлалцчихсан хүмүүс ч гэж магадгүй те. Тэгээд хамгийн амар нь ийм бодлоор ер нь өөрийгөө одоо те сөрөг шошго өөртөө нааж явснараа стресс
depress, санаа зовнил. Одоо эндхийн Австралийн бүр хамгийн амар том хүмүүсийн тулгардаг зүйл бол anxiety буюу санаа зовнил. Буюу ч зүг зүгээр хахад л санаа зовоод байдаг зүйл. Иймэрхүү зүйлсд хүрэгдэг юм байна. Тэгэхээр энийг бол нэн даруй засууштай. Тийм байна. Асуудал байна. За. Тэгвэл яаж negative labels боловлох вэ? Гингут. Одоо миний дараагийн асуулт. За хоёул яг 3 жишээн дээр авч үзье. Би бол нэгт нь өөрийгөө залах уу. За нэг л жишээн дээр авч байгаа юм. За би залах уу гэдэг дээрээ. За тэгье. Чинийх юу байлаа? Би илүү нөгөө нэг юм эрсдэлтэй байдлаар нь хардаг. Эрсдлийг дандаа хардаг. Одоо санаа зовдөг. pessimistic гэсэн үг шүү дээ. Готрон үзэлтэй юм шүү дээ. Чи optimistic биш шүү дээ. Тий. Жохон pessimistic талтай. За. Тэнгуут одоо дараагийн асуулт нь энэ үнэхээр үнэн зүйл юм уу? Эсвэл чиний хэлж байгаа илэрхийлэмж чинь арай өөр болчихвоо. Одоо яг чи үнэхээр pessimistic хүн юм уу? Эсвэл чи 9 юмн дээр оптимистик байснаа нэг юмн дээр pessimistic болонгуудаа тэрэн дээрээ яана би ямар амар сүргээр бодчихоо вэ? Би чинь pessimistic хүн юм аа гэж өөрийгөө нэрлэлчээд байгаа юм уу? Гэдэг асуулт гарч ирж байна. Үнэхээр юм уу? Эсвэл чи л зүгээр ингэж өөрийгөө нэрлээд байгаа юм уу? За одоо манай сонсогчд манаас өөрөөсөө яг саяны битсэн сөрөг лейблүүдээ асуугаад үзээрэй. Тэгэхээр миний асуугаад байгаа зүйл нь яг бодит байдал юу юм бэ? Надаа баталгаа хэлээч гэсэн үг. Яг бодсон тэр санаа зовнил, пессимистик зүйл маань яг бодит байдал руугаа буухаар тийм биш байдаг. Их хөвчлэн тохиолдол. Тэгсэн мөртлөө ерөнхийд нь пессимистик гэдэг өөрийгөө ингээд ангилчдаг. Тэр ангиллал руу явуулаад орчдөг. Тэгэхээр яг үндэ юу вэ? За чи тэгвэл бол биш. Одоо би ингэж бодоод байгаа байхгүй юу? Одоо эргээр харсан зүйл байна уу чамд ойр үед? Эргээр харсан зүйл үү? Хөөе энэ давуу тал нь энэ юм биш үү ч юм уу те. Сүргээр харсан зүйл ч байхгүй. Тэгэхээр магадгүй сүргээр харахаа эхэлж болиулчаад дараа нь эргэрүүгээ шилжиж чаж магадгүй. Мэдээж нэг юм зогсоож шууд эсрэгээр нь харна гэж байхгүй шүү дээ. Тийм. Эсвэл яг эсрэгээр нь харж ивэл бүр сайн л. Гэхдээ зогсоочоо дараа нь. Гэтэ яаж бүх юмн дээр гэж байхгүй шүү дээ. Одоо жишээ нь эрүүл мэндийн дасгал дээр одоо чи магадгүй нэг булчин чинь өвдлөө гэхэд чи тэрийг амар сүргээр яана миний би гимтчлээ гэж харах нэг өөр. Санхүүгийн нэг байдал болонгоо чи эргээр те зүгээр угаасаа магадлалын онлоор одоо алдаж байгаа бол дараагийнх дээр би онох магадaltaй ч юм уу те. Тэгэх ч юм уу. Тэгэхээр чинь юун дээр гэдгээс бас өөр штэ. Тэгэхээр миний асуух гэдэг нь болохоор чи өөр бусад ингээ юмнууд дээрээ арай бас оптимистик харж яснаа магадгүй нэг юм. Гэтэ тэр нэг юм чиний хувьд айгуу чухал нэг зүйл байсан байж болно шүү дээ. Тэрэн дээр пессимистик байнгутаа шууд өөргөө пессимистик гэж нэрлээд байгаа юм болов гэж бодсон юм. Тийм болохоор хав чи ямар нэг зүйлийг оптимистикээр бас харсан нуу ойрын үед өнөөдөр ч юм уу өчигдөр ч юм уу. За жишээ орж ирэхгүй байна. За би нэг 2 хоногийн өмнө шоудсан да орой нилээ орой орж ирсэн. Тэгсэн. За тэгэхэд чи одоо яана оройтож ирээд яах болоо ч юм уу би тосгүй бол янз бүрийн болчиход ч юм уу тэр чинь бол пессимистик штэ эрсдэл байна. Шүн ганцаараа ирж яхад нь янз бүрийн болох гэсэн бодол төрсөн үү? Төрсөн. За. Тийм. Тэгтээ Австрали Сидней чинь бас манай маска тавьцааг яавал гэж гайгүй штэ гэж бодсон уу? Эсвэл найзууд нь бас хүргээд өчгөл хэлгүү дээ гэж бодсон. Тийм ойрхон болохоор ер нь гайг бах туу тэгсэн ч гэсэн над руу заалгах байх гэж бодоод тэгэл унтаад өгсөн. Өмнө нь болохоор санаа зовхдоо би за юу яа тэ нааша хилтэл нь би тосч авах юм чинь ингээд сэрүүн байчи санаа зовоод ингээд тэгдэг байсан. Тэгэхээр магадгүй буурсан юм шиг. Одоо бол зүгээр шууд за зовцоо ойрхон тавьчих. Тэгэл юу дуурангууд нь тэгэл сэрчиг гэдэг нэг тийм. Тэгэхээр яг ингэж л ер нь анализ хийх хэрэгтэй байна тий. Илүү яг нарийн одоо яг чиний пессимистик гэдэг бол баг ингээд тусдаа баг хоёлын нэг цаг 2 цаг ярих сэдв байгаа. Тийм байна. Бүр илрүүлэх юм. Юу яах юм бэ? Тэр нэг тодорхой бус байгаа зүйлээ тодорхойлчих юм бол хамаагүй бууруулчих. Угаасаа эрсдэл чинь тийм штэ. Химжиж болж ийж эрсдэл гэж тооцож байгаа. Химжихгүй тодорхой бус байвал тэр чинь бүр амар айлгаад байгаа байхгүй тий. Зүгээр нэг харахгүй юм байгаа. Харахгүй өрөө байгаа. Энэ дотор юу байгааг мэдэхгүй гэхээр чинь бүр амар айцтай байна шүү дээ. Тэгэл нэг харахгүй өрөө тий. Орхоос айгаад. Тэр дотор харахгүй ч гэсэн тэр ширээ сандал байгаа. Энэ талд нь ийм ор байгаа шүү. Энэ талд нь ийм байгаа шүү гэж мэдчихэм бол за тэгтээ ер нь бол нэг тийм юм байгаа юм байна гэдэг. Тийм байна. Баримжаа авчвал бас тэрийгэ бууруулах боломжтой юм. Харин. Гэтэ зулаа найз нь чамаа хүргээд өгөө наа гэд хэлчээрээ гэтгсэн чинь би чам руу мессеж чи зулаа хүргээд өгчин гэсэн зулаа багаар хүргээд өгчин гэсэн ингээд мессеж чи марцсан байна. Тэр бол миний бууруулсан байна. Sorry.
За тэр шиг. За. За тийм байна. За миний хувьд болохоор би залах уу гэж өөртөө айгүй хэлээдсэн те. Энэ бол яг болсон жишээ байгаа. Одоо юу ажиллаж байгаа энэ дээр. Тэр миний асуулт болохоор энэ үнэхээр чи залах юм уу? Бүх юм дээр ингэж залхуураад байгаа юм уу? Эсвэл ганцхан юм тохиолдсон юм дээр болоод байгаа юм уу гэ те. Энэ дугаарыг хийх бас нэг юм гэвэл баг нэрээ сарын өмнө ч гэж магадгүй те. Нэг орой энийг бас өмнөх нэг дугаар дээр ярьчлаа яа л одоо бүр манаач. Нөгөө би өөрийгөө амар залах уу гэдсэн. Би ямар залах уу юм бэ гэлтгсэн чинь би айгүй залах уу байна л гэл ингээл хэлсэн. Ерөөсөө өөрийгөө залах юм уу штэ өгнө. Тэгсэн чинь нааги надаас тэгсэн ахгүй юу? Яг яагаад залах уу гэж бодсон юм? Яг өнөөдөр юу болсон? Юу хийнэ гэж хэлсэн? Юу хийнэ гэж төлөвлөж байгаад юуг нь хийсэн гэж надаас асуусан те. Тэгсэн чинь би өглөө би 5:30-д босно гэжсэн. Боссон байна. Гарч алхах гэсэн наагитай алхсан байна. Юмаа ярьсан байна. Орж ирээд йогагоо ажилласан өмнө те 7 цагаас йогагоо заасан байна. 8:30-аас ажил эхлэн ажиллаа хийсэн. Ажлынхаа туршид юм хийгдсэн бүгдийг хийсэн байна. Ажилд хараад 5-аас тарангуудаа 5:30-аас би лайф career coach-ийн маань клиенттайгаа уулзсан байна. Агуу тэр чинь ажлын дундуур байсан юм. Ланч цагаараа уулзсан байна. Харин ажлаа тараад би кикбоксинд явах гэсэн байхгүй. Тэрийгээ би амар ядрангуудаа за гэж тасалсан. Тэгчээд оройн нь яг өөр бусад юмнуудаа хийцэн. Тэг унтгаа хөвтчих та наагээд би ямар залах хүн бэ гэдээсэн байгаа байхгүй. Тэгэл наги ч амар олон ингээ над чиг олон юм ярих биш. Тэгэж нэг асуугаал тэгэл араас нь би тэгээсэн чинь тийм чи өөрийгөө л зүгээр залах уу гээл нэрлээ тэрэндээ итгээд байгаа юм шүү гэдгсэн тий. Тэгсэн чинь л би яана тийм биш. Яг үнэн байна. Би өнөөдрийн бараг төлөвсөн юм а 95-96% та хийчээд 1% нь хийгээгүй. Тэгээ би яг кикбоксинг маань миний хувьд амар чухал болохоор би тасалцсандаа амар харамссан. Тэгээд өөрийгөө залах уу гэж нэрлэлсэн байгаа байхгүй. Амар муухай. Тэгээ би тэр чигээрээ явсан болвол дараагийн өдрүүд ингээл би залах уу байхгүй гэсэн чинь наги одоо тэгэл өөрийгөө эсэргэрэл нэрлэлчээж амар easy хэлсэн чинь би тийш гэж одоо тэг өөрийгөө би I'm a hard worker яг унтчихсан болохоор тэр л үг надад санаанд орсон. I'm a hard worker гэж өглсээр унтцсан. Тэгээ ингээд шөнө унтж байгаа ингээ хүн хөргөөд нь штэ тий хоёр тиш ингээл хажуу тишээ хөвтөл дээш харж хөвтөл тэг болгоно хальц ирэх болгонд бол би I'm a hard worker гэж өргөжлөлдсөн. Зүудэндээ брэвэр инээдтэй. Хүний тарихт юм байгаа байхгүй хүрх юмтай. Тэг одоо магадгүй амраагүй ээж магадгүй л тэгтээ авт нэг өдөр би тэр муу habit-а зогсоохын тулд жоохон нойр муутай л сэрх болгонд I'm a hard worker гэж нэрлэе л үз. Тэгээ өглөөс эрэхтэй шүү I'm a hard worker гэж ирж байгаа. Өглөөс ирээсэн чинь би hard worker гэж үгээд. Тийм тэгсэндээ. Тэгээд тэрнээс хойш би өөрийгөө залхууд яг саяхныг энэ подкастыг хийхдээ л би өөрийгөө муу лейбл дээрээ залах уу гэж хэлсэн болохоос ш яг тэр нэг сарын хугацаанд би өөрийгөө дахиж бүр залах уу гэж дуудахаа бодохоо огт болсон. Яг тэгэж орж ирэнгүүт тэр үнэн байгаа хгүй те би зүгээр кикбоксоо тасалсан гэдэг нь л үнэн болохоос те би кикбоксоо тасалдаг хүн ч биш штэ. Нэг удаа тасалсан энэ бол үнэн. Тэрнээс ш тэр маань намайг залах хүн болгож чинь үгүй л үгүй. Гэтэ би өөртөө амар муухай шудраг бус хандаад өөрийгөө амар муухай мэдрэмж төрүүлээд ингээд өвдгөө тэрврээд нэг муухай орой ихрээд хөвцөн байгаа байхгүй тий. Өөрөөргөө хорлцсон байгаа байхгүй юу. Тийм байна. Яг үнэндээ амар их юм амжилтсан. Айгуу гоё өдөр өнгөрцөн байсан байгаа байхгүй. За надаа нэг ийм бодол орж ирлээ. За. Тэгвэл ингээд хүмүүс лейбл хийхдээ өөрсдийгөө бид нэр лейбл хийхдээ магадгүй ингээд нэг туршиж үзсэн арга эхнийх нь фейлдчихвэл тэл тэр чигээр нь бүх юм дээр apply хийгээ бүх юм дээр ингээд би тим юм байна гэдэг юм дүнэлтэнд хүрчдэг юм тий. Одоо нэг өмнө ярьжсэн шүү дээ Тони Робинсны та 1000 удаа туршиж үзсэн үү энийг. Тийм 1000 аргаар туршиж үзсэн үү энд хүрэх гэж зорилготой. 1000 билий 10 удаа. Тий 10 удаа тий. Тэгснийхаа дараа за би угаасаа ийм тий энийг хийх хүн биш байна гэдгийг дүнэлтэнд хүргэдэг шиг яг ийм хэлж байгаа юм байна. Нэгт би тэрийг ажиглалаа. Хоёрт 3 юм байгаад байна шүү дээ. Бодол, үг, үйлдэлгээ тий. Тэнгуут бидний бодогдож байгаа бодлууд гэхдээ бид нар өөрсдөө шүү анзаарахгүй ч болно. Тийм. Үгээр илэрхийлэгдэж байгаа. Тэр үгээсээ бид нар нөгөө юу бодогдож байна гэдгээ үг маань өөрөө гарч ирж байгаа болохоор буцаад бодлоо удирдах боломжтой юм. Тийм. Жишээлх юм бол одоо залах уу гэдэг бодол ороод ирсэн байгаа байхгүй. Тийм. Гарч ирэхдээ би залах уу гэд юун дээрээ үгэн дээрээ хэлсэн. Тэгэнгუთ ёо яага бодогдов гэд үйлдэл болох гээд штэ. Маргааш нь юм уу янз бүрийн одоо кикбокс болоод бүр өглөө йогагооч болох гээд тийм юм руу хүрэх гээд байгаа байхгүй үйлдэл болох. Удаа тавил тий. Тэгэнгუთ бодол үг үйлдэл гэдэг юм дээр үг дээр нь барьж аваад
тэрийг нь засаад буцаад бодол руугаа өөрчлөлт хийгээд бодол нь буцаад эерэг болоод нэрээ тийм байсан байх гэж засагдангуудаа үйлдэл нь зөв болоо явчихж байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ дээр бодол үг үйлдэл дээр үгдээр нь засвар хийх боломжтой байна гэж бодож байна. Тэр нь тэгээ бодол руугаач үйлдэл рүүгаач үйлдэл нь явсаар байгаа дадал тэгээд амьдралын хэв маяг болчих шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр үг бол маш чухал. Угаасаа үг чухал гэдэг л та. Гэхдээ яг ингэж анализ хийж яг чи өөрийгөө хин гэж дуудаад байгаа юм бэ? Яагаад үг чухал байгаа юм бэ гэдгийг ингэж ухаж ярих нь аюул чухал. Тэгэхээр энэ нэлээд урт дугаар болох бах. Гэхдээ манай хүмүүс мэдж байгаа дөө 1.5-аар юм уу 2-2-оор сонсчиход байлаа. Цагийн дугаарыг 30 минутанд сонсож шít. Тэгээд юуны одоо нөгөө нэг юм мотивашн янз бүрийн өгдөг тийм бичлэгүүд байдаг шүү дээ. Тэн дээр хөвчлэн сонсож явах дандаа өглөөрт босоод ингээд шүршүртэ орсныхаа дараа талент хараад өөртөө урмын үг хэл гэдэг шүү дээ. Өөрт байгаа өөрийгөө магт гэдэг. Тэгэхээр бас оргууч биш. Тэр чинь тархиндаа бид нэр эерэг мэдээллийг өгж байгаа тийм үг байгаа байхгүй. Магадгүй үүссэн бодлоо. Тэгээд амар инээд төрөйдөх юм. Төсөөлсөн чинь ингээл хоёлаа өглөө эрт босцсон. Хоёлаас зэрэгцэл зогссон талиндаа хараад нэг нь чи юу бол ажилсаг шүрээ чи чадна гэсэн чинь наагийн хажуунаас нь тийм ээ чи эерэг залуу. Оптимистик. Тийм ээ чи бүх боломжийг олж харж чадна мадна гэдэг. Тэгээд хоёр зэрэг ярьж ин гэж намраар инээд тэгээд хоёлаа тустай яриад хөө. Тэгвэл ичээд ах юм. За. Гэтэ ер нь тэгэж бодож хэлж ийн гэдэг маань өөрийгөө ухаж хэлж ийн гэдэг маань бодолтой бид нөлөөлж чадчихна гэсэн үг шүү дээ. Хэрвээ сөрөг үг хэлээд байгаа бол тэрийгэ буцаад эргээр нь эсрэгээр нь засаад өөртөө хэлээд байнга өөртөө хэлсээр байгаа тархиндаа нөлөөлөд бодолтой нөлөөлөд бодол маань буцаад эерэг зүг рүү гарах нь шүү дээ. Тийм байна. Nice. Гой point гаргаж ирж хэллээ. За. Тэгвэл дараагийн асуулт заяа. За. Чиний саяны одоо өөрийгөө лейбл хийсэндээ би залах уу гэдгийг тэгвэл хаанаас гарч ирсэн юм? Чи өөрийгөө хилээд байгаа мó? Эсвэл танаа найзууд чинь чамд хэлдэг юм уу? Тэ гэр бүлийнхэн чинь хэлдэг юм уу? Хаанаас гарч ирсэн шошго лейбл юм бэ? Өөрөөсөө гаргаж ирсэн баха. Миний тэр ер нь ингээ санаа зовнд гэдэг зүйлийг. Би юм гэдэг юм. Гэтэ би яг чамайг сайн хэлсэн чинь би амар нөлөөтэй юм шиг санагдчихлаа. Би чамд амар их тэгж хэлдэг байсан шүү дээ. Чи дандаа эрсдлийн харахын жоохон би ингээл нөгөө дандаа сонин санаа бодож олдог л доо. Гэтэ миний уусаа зарим санаанууд амар эрсдэлтэй санаанууд байдаг л та. Тэнгуут нааги тэгэхээр чи ингэм шүү гэж гаргаж ирэнгүүтэл нь би чи амар сүргийг харахын гэд амар хэлээд байдаг байсан. Тэгээ би сүүлийн бас болцсон. Яг л битээр нэг баг учраас би эргийн ч юм уу те би амар юм галзууг нь бодлоо гэхэд нааги тэр эрсдлүүдийг гаргаж ирж тавихгүй л эрсдлийн менежмент гэж заавал байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол би өөрөө эрсдэл хардггүй хүн учраас наагийн бодох нь эсэргээрээ битүүрийн багийн хувьд бол зөв юм байна гэж одоо би зогсооцсон тэгж хэлхээ. Гэтэ тэр нь магадгүй чамд өөрчилж үлдсэн. Тийм ээ, зөв хэлэг юм шүү дээ. Би хэлэг бас дээ. Тийм. Тэгэхээр надаас ч бас нөлөөтэй байж магадгүй юм байна. Чи өөрөө ч анзаараг багтан чи ямар сүрэг юм хэлэнгүүт дараа нь бодсоор агаад нэрээ би сүрэг юм хэлдэг юм уу? Би нэрээ ч пессимистик хүн юм уу даа гэж бодсон байж магадгүй тийм. За тэгвэл залах уу гэдэг юм хаанаас гарч ирсэн? Төрөлхийн. Йоо. Тийм би тэгж бодсон. Амар төрөөл шууд би залах уу гэсэн. Тийм. За би нэгэн сайхан ажилсаг ихийн, хоёр сайхан ажилсаг ихчтэй айлын 3 дахь охин болон төрсөн. За тэгээд манай аавын дүүнер бас байдаг сайхан ажилсаг. Манай ер нь юуны ойрын хамаатны хүмүүс бүгд ажилсаг гэж өөрсдөө дууддаг. Тэгээ намайг залах уу гэж дууддаг байсан. За шалтгаан нь гэвээс хэлүүлэхгүй л бол би ингээ гэрийн юм ажил хийдэггүй. Гэхдээ бодохоор тийм аахгүй манай хоёр их ч нэг насны зөрүүтэй. Тэгээд 6-та 7-та хахад би төрсөн. Тэгэхээр намайг 2 настай хахад 8-та 9-тэй гэдэг ингээд 10-д гарцсан 5 хүрэх үеэр л гэхэд 10-д хүүхдүүд бараг өсвөр насны болж байгаа хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээ манай ээж гэсэн амар гэрээ амар гоё авч явдаг болохоор тэр гурав нийлээ бүх юм хөв гэж авчдаг. Тэнгуут би ингээ аавтаа нийлээд ер нь ингээл хөвтөж мэтэл жоохон өөр юм одоо ингээ чамтай ярьж байгаа юм шиг ингээл мэтгэлцээлтэй нэг сэдвийн дагуу ярьж мэрэл сууж идэг байсан байгаа байхгүй. Тэнгуут манай хамаатнууд ирэнгүүтээ энэ өстө хоёр их чинь ажиллаалах юм шүрээ гэж залах уу шүрээ гэл ингэсээр агаад тэгээд би ингээ бүр багын тэд төрөлх ингээд авахгүй. Тэг би өөрөө залах уу гэдэг нь юу юм гэдгийг мэдхээсээ өмнө
би залах уу гэдэг зүйл надад суудсан. Аа. Байсан. Тэгээд би угаасаа гэрээ ажилдаа мó гэл ингээд тэг би найзуудаа чинь би гэрээ ажилдаа мó гэ яваад тэгснэ энд ирээд ингээ ялангуяа найзуудаа хамт амьдэрсэн чинь манай нэг найз одоо энэ манай подкастыг хамт хийжсэн нэмэ битэр чинь хамт амьдэрдэг гэсэн штэ хэдүүлээ тэгэхэд номыг надад тэгчихсэн хгүй шүрээ чи өөрийгөө л залхуу гэрээ ажилдаа мó гэдэг ах юм чиний хамаг юм чинь цэвэрхэн ингээ хоол моолч гэсэн чинь ингээ амар гоё хийдэг чи амар гэрээ ажилдаа ингээ сайн ийм гоё авч явж яагаад тэгээд идэв ингээ надаас асуусан чинь би гинт ухрааж болоо. Тэгэл би хамгийн анх бүр ингээд уснаас гарч ирээ ингэж аим шиг бодлоод тэгээд эн чин team label юм байна гэх. Гэхдээ энэ label-ээс гарахад амар хэцүү. Энэ шошгойг өөрөөсөө авч хуулахад одоо ингээд бүр амар цавуутай ингээд юмыг хуулсан ч гэсэндээ нэг юмнууд үлдчихэд ингээд амар хэцүү хуулагдаж штэ. Чи тийм толгорч ясна уу? Нэг юм цавуулаг шошго наацсан хуулагддаг. Яг тийм байгаа миний хувьд бол. Тэгээд нэг бүрчлэн авч үзэхээр яадаг хичээл хийдэг юм уу? Би бол хангалттай хичээл хийдэг байсан. Тэгээ нэг юм хийж хатад дараагийн юмаа бодож идэх ч юм уу те тасал хөдөлгөөн хийдэг. Ер нь ингээ хүссэн өөрийгөө хөгжүүлэх гэдгээр юм хөгжүүлдэг ч юм уу. Бүтэн цагийн ажилласаа гадна 4-5 өөр төслүүд заавал давхар явж идэг. Заавал шинэ нэг юм сурж идэг. Гэхдээ оюутан байхдаа ч гэсэндээ заавал нэг шинэ хэл сурна ч юм уу, нэг сургалтын төв заавал нэг жим юм уу эсвэл бассейн ч юм уу те Афка фитнес гэх нэг юмд явна гэдэг мөртлөө өөрийгөө би залхуу гэд явааддаг амьдраад идэх хүүхдээсэн байгаа юм. Тэгэхээр миний энэ бол яалтчгүй гадны нөлөөтэй. Тэрийгээ би бол шууд сохроор өөртөө хүлээж авсан. Тийм болохоор ч 95% амжилттай те хүссэн юма хийсэн байсан ч би залхуу юм бэ гэдэг юм над руу орж ирэхтэй аюу амархан байдаг. Тийм байна. Гэтэ энэ source нь одоо хаанаас орж ирсэн ямар нөлөөтэй юм? Тэрийг олж иж яг үний юм уу худлаа юм уугаа илрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр миний яг source нь энэ юм байна. Тийм болохоор яг үндэ би залхуу биш юм байна. Sorry guys. Болчиход байгаа байхгүй. Sorry guys. Би бол I'm a hard worker. Тэг би hard worker гэж хэлэх бас дурггүй л дээ өөрийгөө. Яг л бас ганцхан hard worker байх болно онцгүй. Smartтай нийлэхгүй болохгүй л дээ, тий. Гэтэ ямар ч хэлсэн би залхуу биш. Гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Гэтэ сүүлийн нэг сар гэтэ Наги басыг надад тэгэж хэлснээс хойш бол би өөрийгөө тэгж дуудах байлсан. Тэгсэн. Тийм байна. За. Чиний хаанаас ирсэн гэлээ. Тэгээ хоёлаа ирсэн шүү дээ. Тийм ирсэн. За тэгвэл одоо манай подкаст сонсогч таны лейбл хаанаас ирсэн бэ? Хамгийн анх хаанаас орж ирсээр байгаа та хүлээн зөвшөөрсөн юм. Эсвэл бусад хүмүүс өөрөөр хэлээд тахад өөртөө яагаад гэсэн юм. Эсвэл өөртөө хэлсэн мөртлөө бусад хүмүүсээс асуухаар тэрэн зөрчилдөж болно шүү дээ. Тэгэхээр өөртөөгөө тэр чинь хэтэрхий хатуу хандаад байгаа юм. Эсвэл өөрийгөө нэг тийм анхны ийм туршлагаараа шууд ингээд лейбл хийгээд байгаа байхгүй тийм. Тэгэхээр харин тийм. Одоо чинь амар англи хэлэн сайн өөрийгөө хангалттай илэрхийлдэг зөндөө хүмүүс дандаа миний хэл муу болохоор гэж амар их ярьдаг байхгүй. Би угаасаа хэл муутай энэ төр гэдэг. Тэгвэл би болохоор ингээ гайхаад юу ээ сайн байж штэ гэд хэлэхээр намайг зүгээр л хэлчин гэж боддог. Яг үндэ тийм сайн биш аа. Хүний би сайн гэж хэлэхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бүр өөртөө ингээ суулгацсан. Эсвэл амар олон хөөрхөн охтуудаас би царай муутай гэж сонсч байсан. Тэ зүгээр humble, үнэхээр humble ч юм уу тэ зүгээр даруухан байх гэж тэгж хэлдэг үү. Үнэхээр тэр хүн ингээд чин сэтгэлээсээ итгэцэн. Гэхдээ бусдын нүдээр харахад амар гоё хөөрхөн хүн бэ гэж боддог байж болно. Тэ? Тэрэн дээр гэхдээ над дээр одоо apply хийж байгаа бас нэг юм байна. Миний нөөц хөрөг дээр жоохон дасгал хийхгүй би залхуураад ингээд хамаагүй идээд ирэхээрээ chips maps бүр энэ идээд ирэхээрээ ёо би амар тарган гэдэг байхгүй. Гэхдээ миний таргалалт хэзээ ч 52-аас дээш килограмм руу орж байгаагүй. Ер нь 40 идтэй дандаа байдаг. Гэтэ яг тэгээд өндөртөөгөө харьцуулахад болчлаа юм л та. Тэгтэл би өөрийгөө тарган гэдэг. Тэнгуү бус хүмүүс шүрээ чи юу яриад байгаа гэдэг байхад нь би өөртөө стил тэр лейблээ хэлсээр л гэдэг. Тэр нь тэгэхээр миний хувьд ялцчгүй санаанд нийцэхгүй байгаа байхгүй. Гэтэ тэр нь би байнга юм уу би угаасаа гэдэг биш. Яг тэрхэн агшинд л би амар тарган байгаад байна. Нэг 2 кг ахсаа даа ч юм уу. Тийм зүйл байдаг. Тэгэхээр тэр болохоор яхаа өөрчлөгддөг зүйл байгаа. Тэр хүн болгоны яс өөртөө тавьж байгаа шаардлага нь янз бүрэлтэй тий. Тийм байна. За подкастаа энэ төрөд өнгөрүүлэх үү? Тэгээ. Яс амар урт болсон гэж бодоод тэгч юм. Тий. Хоёул баг part 2-ыг хийх юм уу? Тэгэж салгасан зүгээр юм байна гэж бодлоо. Одоо миний сүүлийн нэг асуулт шүү дээ. Оо за окей. Одоо хэрвээ энийг би эргээр харъя гэвэл би яаж эргээр бодож чадах вэ? Одоо чи пессимистик гэдгээ эерэг зүйл болгоё гэвэл хэрвээ үнэхээр чи пессимистик ч үнэхээр тархич нь хамгийн түрүүнд
эрсдлүүдийг олж харждаг байвал яаж чи энийг эерэг болгох юм бэ гэдэг хамгийн чухал асуулт. Энийг яриад тэгээд дуусна. За тэгье. Миний харахаар залхуу дээр маань залхуу хүмүүс амар сэтгээд юм гоё юм гаргаад ирдэг мэрдэг гэж амар хэлжсэн. Тэр би ингээд зарим хүмүүстэй би амар залхуу гэд хэлчихлээсэн багахгүй өмнө зөндөө. Тэгэнгүүт залхуу хүмүүсээс чинь айгу гоё санаанууд гардыг штэ. Юм ингээд одоо товчлох санаа гардыг штэ гэд тэгж айгу олон би бас тийг сонсч байсан. Тэр хүмүүс л амар гоё юм позитив байхыг ингэж бодож хэлсэн хүмүүс байгаа байхгүй юу? Тэр болгонд нь би бодохдоо тэгтээ миний залхуугаас үүдэж гаргасан шин санаа байхгүй шүү дээ гэж дандаа боддог. Тэгэхээр яг үндэ би залхуу бишээсэн байж магадгүй болчихдог байхгүй. Тийм болохоор яг залхуу хүмүүс үнэхээр залхуу хүмүүс бол бүр айгүй гой юм их шийдсэн байдаг шүү дээ. Яг надад болохоор тэгж шийдсэн юм их байхгүй байгаа гэдэг байхгүй. Тэнгуү тэр үед би дахиад авахар хүүе тэгэхээр чин би ингээ шин юм сэтгэх чадваргүй гэсэн үг үү гэдэг бас нэг дараагийн юм орж ирж байгаа байхгүй. Буруу лейбл хийснээсээ болоод. Тэгэхээр миний хувьд энийг эрг рүү шилжүүлэх нь бол зүгээр л чи залхуу биш ээ. Яг нэг юм дээр залхуурсан, нэг удаа залхуурсан байж болно. Гэхдээ чи өмнөх бүр 999 зүйлийг хийцэн байж ич яахлаараа тэр нь залхуултыг гэдэг л асуултыг би өөртөө тавих хэрэгтэй байна. Тийм байна. А чинийх дээр бол тархич үнэхээр тэгж бодоод байгаа бол эргээр ашиглая. Ийм эрсдэл тэгвэл яаж давах уу гэдэг дараагийн тэ ингэж өөрийгөө чаленж хийх зүйлс гаргаж ирж болох юм байна. Тийм байна. Эсвэл магадгүй би яг нэг үгийн өөрчлөл үзье. Тий. Би юмыг ингээ санаа зовсоор хардаг. Би тэгвэл эргээр харах гэдэг үгээ буцаад бодол руугаа нөлөөлүүлээ. Тэгээ бодол маань өөрчлөгдөөд үйлдэл дээрээ эерэг болж харагдана гэдэг ч юм уу тий. Гэтэ чи бас түрүү үйлдэл рүү тийм үйлдэл рүү нэлийн тэгж амар хүрдгүү санагдаад байгаа байхгүй. Хүрдсэн юм байна. Одоо жишээл би санаа зовоод унтахгүй нэг гэдэг чинь л хүрдсэн гэсэн үг үстэй. Тэр чинь үйлдэл нөхгүй тий. Гэтэ чи түрүүн бас өөрөө хэлсэн шүү дээ. Нөгөө пессимистик байдал дээр бол тодорхой байдал хэрэгтэй. Хэрвээ тодорхой байчих юм бол санаа зовнохгүй байж болох юм байна. Тэгэхээр чиний хувьд яг пессимистик байна. Гэхдээ энэ үнэхээр ийм үү гэдгийг л чи тодорхой байдал дээр нь ажиллах хэрэгтэй байна. Тийм байна. Тэгэхээр сонсон хүмүүс маань ч гэсэндээ өөр өөртөөхөө тэр лейбл дээр тий сөрөг лейбл дээрээ яаж эерэг болгох юм? Нэгийг нь бол үнэхээр ийм байгаа нь үнэн байвал давуу тал заавал байгаа шүү дээ тий. Тэрийг ашиглаад үнэхээр эрсдэл харж чаддгүй хүмүүст чи үйлчлэгээ нэгчлээ. Эрсдлийг чинь харж өгнө. Эрсдлийн менежментийн компани нэгчлээ. Яа тийм үстэй. За ийм юм эрсдэл байж болж байна. Ингэж давнаа. Гэтэ ингэж давхад нь ийм эрсдэл үүснэ. Сүүл нэг компанид эрсдлийн менежерээр орё л доо. Тийм шүү дээ. Тийм яг үнэ. Тэгж болж байгаа байхгүй. Тэгээ чи бүр ингээд бүр төрөлхийн сайхан авьяастай хүн байгаа байхгүй. Одоо би жишээ ингээд зарим юм дээр үнэхээр юу байж болох вэ гэд үзэхэд харагддаг байхгүй надад. Тэгээ наагийн хэлэнгүүт тийм байна гэж орж ирдэг. Тэгэхээр юм хүн болгон өөр байгаа байхгүй. Тийм байна. Тэгтээ бас худлаагаараа лейбл хийцэн байгаа зүйлээ бол шууд таслан зогсоогоо үгүй би ийм биш харин ч би ийм гэж хэлэх хэвээр. Тэгээд би угаасаа гэдгийн араас орж ирж байгаа үгнүүдийг маш сайн анзаараарай. Яг үүндээ та тийм угаасаа биш. Тэ биш үстэй. За ийм байна. Тэгэхээр өөртөө ямар шошго наацсан яваад байгаа вэ? Тэгээ өөртөө яаж тэрийг муухай өөрийгөө хорлоод байна вэ гэдгийг хэдүүлээ зогсооё. Сонсогчтойгоо нийлээд тий. Тэгээ сайхан бит хоёрын жишээний дагуу өөрсдөө жишээгээ аваад ирсэн байх гэж бодож байна. Тэгээ бит хоёр руу нэрээ хэлээрээ чат орж ирэхээр бас бит хоёр амар баярлалдаг. Тий амар гоё ирч өгдөг. Хүмүүсээс бас гоё чатууд ирдэг. Яг энийг чи ингэж ашиглаж үзлээ үнэхээр болж ийн гэ тий. Гэтэ зарим юунууд нь бол яг private зүйл байх юм бол бит хоёр хэлэхгүй л дээ. Гэтэ private бишээвэл бас хүмүүстэйгээ бусад сонсогчтойгоо шеэрлж байвал гоё л тий. За ийм байна. Тэгээд let's stop labeling ourselves in a negative way, but let's think about a positive labeling more. За bye bye. За баярлалаа. Дараагийн